За тэр хэсгээс энэ талбай бол яг цэвэр газар. Тийм үү. Ингээд амжиж орчих болох уу? Тий, тэр дээгүүрөөч орно, энэ даагуураач орно. За та тэгээ манай энэ газрыг авъя гэвэл тэгэл энэ хоёрын хооронд чи хөрсөн ирүүл. Зундаа байгаль сайхантай, өвөлдөө агаар сайхантай. Ерөн сайхан сонголт болно доо. За сайхан газар нөө би авах юм байна уу? Авахгүй ч л ирсэн юм байна. За. Тэгвэл би нэг бичиг баримтныхаа ажлыг бүрдүүлье да. Чамд гал байна уу? Гал байхгүй шүү дээ. Чи та яах гэж байгаа юм? Үгүй энэ ч одоо ажлаа бүтээсэн хүн чинь нэг тамхилаа да. Та болохгүй шүү дээ. Энд ч одоо хаврын цаг хуурай. Энд ч одоо таны асаасан тамхины нэгхэн ширхэг очиж унахад хоёулаа энэ хавийг тэр жигтэн түүмэрдэн шүү дээ. Бас тийм ээ. Та зориултын газар нь татчихгүй. Бид нар чи харин бүр нөө юм дадал зуршил болцоо. Мэдрэлгүй л ингээл татах гал дайрал идэг. Бас ийм хаврын цагт аюултай ах те нэрээ. Тийм аюултай. Сая хүртэл одоо энэ богд ууланд гал гарлаа шүү дээ тий. Бид нар чи санаандгүй л мэдэхгүй байж гад гэсээр ид хөрөнгө мал амтан байгаль ихээр хохирж шүү дээ. Оо ямар хүүтэй юм бэ? Хөөе янчка. Юу хийдэг юм бэ? Юу хөтөнд хүн дуудлаа. Чи ямар цаг олж ирэх ашгүй дээ. Чи надад туслаад та энэ ээжийн шар өснүүдээ бөөгнүүлж байгаа шатаач гэсэн дараа нь танахыг шатаалцсан шүү. Хөөе шатааж болохгүй шүү дээ. Юу сүрээ энэ их хогн очичод яах юм бэ? Хөөе 3 сарын 20-с 6 сарын 10-ны хооронд чинь хуурай шилтэн үегээд галт өмнө гарах эрс хамгийн өндөр эрсдэлтэй үе гэж чинь. Тэгээд ээж шатааж болохгүй гэсэн. Чи сонсоогүй энэ Булган аймагт гарсан төмөр одоо л дуусаагүй нэ гэж шүү дээ. Оо яана тийм үү. Харин тийм. Чи цаг олж ир би яг шатаач. Оо ястаа дими. Айгүй нэг хог цэвэрлдэг нэртэй энэ хүмүүсийн хамаг хөрөнгөний шатаа хайчвал юу хүү зүгээр. Чи яар ээжтэй хэлцгээд тэглээ чинь салхитай үед энэ хуурай өвс болстой нүд ирэмхийн зур шаттай шүү дээ. Үгүй хэлье ямар амир юм. За хэлчихээ. Харин би шуудаалаад өг чадсан шүү. Хавралаад амар ядарч юм. Хэдүүлээ нэхгүй салхингаар л да. Нэг гоё юм химэрх юм. Харин тгийл да салхин нахрыг хөндрүүлэхгүйгээр энэ хүн ойн цоргоо ороо газ асааж байгаа сайхан цай чанж уугаад багшаарж ичээд ирэл та тхүү. Тгийл да. Чи газан билээдэг байгаа. Оо за. Та хоёр чи харин нэг аяг цай өмөх махнаас болоод улсаар маа шатах чинь гарууд хөвөө. Энэ хаврын эд хураашилт үед юу газ вэ? Газ битгээл нэг ширхэг шүдэн чи аюултай болчиход байгаа шүү дээ. Болохгүй өө хоёроо. Наа цай майгаа мах цахаа гэртээ чанаж гэртээ шарж идэв шүү. Болохгүй.